За сайн байцгаана уу бүгдээрнтний сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн подкастаар зайран хүний хайр дурлал ба хайр дурлалаараа дамнан гэрсэн Тэнгэрийн шахаа, сэхэрл, ухаарл, агуу их хайрын тухай өгүүлсэн подкастыг та бүхэндээ хүргэж байна. За тэгээд та нар маань тоглон сууж таалан болгоно уу? Таны хувьд хайр гэдэг зүйл маань хайр гэдэг таны хувьд юм сорилцох процесс болдог уу? Одоо хөшөөрөгч гэх юм уу? Тий хайр үнэхээр одоо хүнд маш том хөшөөрөг өгдөг гэж боддог. Нараг хэрэг. Би өөрөө энийг асуудаг байсан бол тий хайр. Ер нь би өөрөөс асууд байсан гэсэн. Бод хайр гэж юм байдаггүй юу л гэж тий. Хайр гэж ер нь юу юм бэ? Тэ гэж олон асуудаг байсан. Өгсөн. Хайр гэж байдаг ч юм уу байдагч юм уу. Тэгж явж байгаа. Миний зүйтэнд нэг эмэгтэй хүн танихгүй эмэгтэй хүн шүү дээ тий. Зүүдэнд ингээд шүн болго орж ирдэг. Тэгээд тэр зүүдээ би бараг нэг бүтэн жил одоо миний зүүд тэр зүүдээ зүүтэлсэн. Нэг залуухан тийм царайлаг эмэгтэй хажууд дээр суучаал. Тэгээд нөгөө одоо хэдэн сартай ч юм дээ жирэмсэн. Тий. Тэгээд нөгөө надад ингээд нөгөө гидсэн ингээд цондгор байгаа шүү дээ тий. Тэгээд зүүдэндээ ингээд нөгөө цондгор гидсэн би ингээд хоёр гараараа ингээд барихаар ингээд дотор нөгөө миний хөхт ингээд яг 90 сар бол боожж байгаа надад ингээд мэдрэгддэг. Тий. Шүн болгон тэр зүүдээ зүүдэлдэг. Тэгээд хүн чи битүүхэнд хайж эхэлт юм билий тэр хүн нөгөө ягаад гэвэл нөгөө ийм олон удаа орсон болохоор нөгөө зүсэн ингээд танил болсон байна шүү дээ тий. Тэр битүүхэнд хайгаал явдаг гэсэн. Тэгээ манай ээж болохоор бас нөгөө илгэний хавтартай. Тэгээ би ч нөгөө зохон нутагт амьдардаг. Ээжигээ нөгөө сар болгон 2 сар болоод эсвэл 1 сар мар болоод эсвэл 3 сар болоод хот руу оруулж ирж имчилгээ хийлгдэг. Эмчийн хяналтанд байдаг. Тэгэл нэг хавар 3 сарын 7-нд яг нөгөө манай ээж үзүүлэх цаг болол хавар 3 сарын 7-нд цохноос гараад 8-нд ирсэн. 8-ны шүнд ирсэн баг. 8 болох шүн шүү дээ тий. Тэгээ өөрөө ирчээд тэгээд маргааш нь би нөгөө 3 сарын 8 баяр болж байгаа юм чинь гэж одоо жоон сэтгэл догтлоо дадуур жоохон гарыг гэж одоо. Тэгээд гарсан байхгүй юу? Тэгсэн чинь зам дээр нэг хүн гар өргөж зогсож ирсэн. Тэгэхээр би нөгөө би ч нэг туслах замаас орж ирсэн байхгүй юу? Тэгээд төв замын машинуудыг дундуур нь яраал очоод бохоо өгөө зогсоол харсан. Тэгэл нөгөө хүн маань шараад ичсэн. Тий. Тэгээд 7 бодлоос ахгүй юу? 6 бодлоос. Тэгэл нөгөө шараад орох замдаа ингээл ерөөс тэр хүнээ ерөөс эргэж юмж хараагүй. Сухтан ч хараагүй угаасаа. Тэг машин барьж байгаа юм. Яг ард сууцсан болохоор харагдаагүй. Тэг яг очсон гэрийнхэн гадаа очоод төлбөрөнгө авахтаа юм эргэж харсан байхгүй юу? Тэгсэн чи яг одоо миний зүүдэнд жил үтгцсэн. Тий. Тэр бүсгүй байсан. Тэгэл нөгөө дурлалыг зүрх шийддэг яг л үний юм билээ тий. Хайрлахыг тий хайртай болохыг зүрх шийддэг үний. Үнэхээр тархины хөвтөн шиг бүрдүүн билээ. Зүрх хүн хүчтэй юм билээ. Тэг юм ирсэн дээ. Тэгэл ер нь нөгөө өөрөө мэдлгүй хайртай болсон гэдэг чинь яг л эрт юм биш. Тий. Тэгээд яг тэр хүнтэйгээ бас үнэхээр одоо хайрын сайхныг тий хайрын гоё амтыг үнэхээр мэдэрчээсэн л да. Өдөрч явж исэн. Тэгэл яг тий. Тэгээд хамтдаа үнэхээр жаргалтай байсан. Тэгж явж байгаад нэг 6 сарын дараалал байлгшчихсан. За. Тий. Одоо тэгэл сайн онцтой мод өгчээс тий. Ер нь тэгэл хүмүүсийн янз бүрийн хил ам орж ирсэн. За тэгээ дээрэс нь ээж аав нь дургуутсан гэл. Тий. Ягаад тэгэхээр ярьцсан зүг бахал гэж бодож байна л да. Тий. Надаас 13 дүү өссөн. Тэгээд
зүүдэнд орж ирсэн хүнтэйгээ тэгж уулзаад тэр хүндээ хонго хайртай болоод маш гоё явж байгаа. Тэгээд сүлдэн хэлэм хэрүүл тэмцэл тий үл ойлголцол үүсэл. Тэгээд ерөнхийдөө ээж аав нь дургуйцаад тэгээд ер нь байсан даа. Гэтэ зүгээр ингэ болчихгоо. Араас нь ер нь их явсан. Хайр хүнийг ер нь зогсоодгоо. Эцсийн үтсэн гэж би боддоо шүү дээ. Тэгээд Та хэрэг зүүдлээгүй байсан бол тэр эмэгтэй болдохоос нь зүүдлээгүй байсан бол би тийм их хайртай болохгүй байна. Ер нь бол яг зурсан зургаараа л явж ирсэн. Ингээл гоё харилцаатай болол ингээл хамтдаа ингээл амьдрал тий. Тэгээ бүр хөл хөнд болол байжсэн. Тэгэл асуудал үүсэл. Тэгэл нэг цаашаа зүтгэсэн хүн бол тэгэл болдгоо юм бэл. Ягаад цаашаа зүтгэсэн шалтгааныг би мэднэ л дээ. Ерөнхийдөө цаана байгаа хүмүүс нь надаас улам холбуулаад байсан. Одоо ээж аав нь тий найз нөхд нь тий. Тэгээ намайг одоо ер нь энэ залуу ер нь хүний хов хүнийхээ үнд юм хий юм бэ тий. Гэдгийг сайн таниагүй гэж бас тэгэж би тэр айл ингээ 3 охинтой нэг хүүтэй байжгаад ганц хүүтэй байжгаад тэгээ тэр хүн өнгөрч гисэн. Бурхан болцсон. Тэгээд би өөрөө бас айлын ганц хүү. Тэгээд би ингээд тэр айлд ингээ хөргөн болоод охин дагуулад орж явахад бас намайг хүлээж аваагүй би гайхтыг. Бас тий би ч ганц хүүтэй байсан ганц хүн бурхан болцсон. Тэгтэл миний охин ганц айлын ганц хүү дагуулад тэрлээдэг. Яга бодоо хүн бол бас харамсах сэтгэлийн гүнд нэг юм байна шүү дээ тий. Янз янз юм бодож байгаа юм чи. Тэгэл яг өдөр манай оны дээр цаад манай хүн чи яг тий. Тэгээ өсгөө мэн цаад аав ээж чинь. Ах туу айл цааш нь тэгэл намайг нэг ч удаа хараагүй гэж тий. Одоо тэр ингээд намайг нэг ч удаа хараагүй одоо их юм чинь байсан байхгүй юу? Тэгтэл одоо тий одоо намайг ерөнхийдөө бол чи одоо ингээд бөө хүнтээс одоо орооцсноос болоо тий. Тий одоо тэр ингээд манай одоо ах дүүмэр ингээд аав ээж ер нь тийм миний ойр тойрны эргэн тойрны хүмүүст их нөлөөлж байна гэж буруутгасан байдгийг намайг. Тий би чинь зүгээр л мөрөөрөл явж байгаа юм шүү дээ тий. бөө хүн ямар том зүрх сэтгэлтэй ихээ. Тий шүү дээ бөө улаач хүн чинь одоо Ширхэг чулууг хүртэл тий ширхэг чулууг хүртэл хайрлна. Бусдыг хайрлна. Зүрх сэтгэл нь хаяар дүрэн. Ер нь тэгэл боо улаач хүний өөрийнх нь ёс зүй ёс суртахуун ер нь нэлээд дээд хэмжээнд л тий байдаг штэ тий байх ёстой гэдэг байхгүй. Тий зүгээр нэг жирийн одоо баталгарч бас илүү зүрх сэтгэлийн боловсрол гэдэг үл бол хасар өндөр түвшинд байх ёстой штэ. Дандаа юмыг зүгээр хардаг тий зүгээр үлгэрэлдэг. За бусдаас зөв сайхан явдаг. Нэр төрөө боддог. Тэгээ нэг зөв үнэн шударга хариун амьдраад энэ буцахтай цагтаа буцчихсан тий хийх үлээгээ буцчихсан. Өөртөө бол ер нь улаач бөө хүмүүс ер нь хэл өндөр шаардлага гэдэг нь шүү дээ. Энгийн хүмүүс бол тэр энийг ойлгоод байдаг юм шиг санагддаг шүү дээ. Хүмүүсээс одоо өмнөх дугаарууд дээр ч гэсэн бас асуусан л та ихтэй танаас арай өөр төрлийн асуулт асуу. Ер нь эр хүний хайр гэж ямар хайрыг хэлдэг юм бэ? Одоо эмэгтэй хүний хайраас ялгаатай нь. Эр хүний хайр уу? Тийм. Одоо янз янз хүмүүс хариулах бах те би өөрийнхөө өнцгөөс л хариулж тийм энэ туусан туулал тийм чинь те. Ер нь бол эр хүн ер нь хайртай хүндээ бол ер нь зүрхээс суулгаад өгч юм байт шүү дээ. Би яг л тийм тоолыг тоолжсэн. Зүрх гомдохгүй юу? Зүрх гомдохгүй. Ягаад гэвэл тийм гоё хайр байсан. Тийм өвчтэй хайр байсан байхгүй юу? Тэрийг одоо юутайс зөөрлөх юм те. Бас та нэг өдрийн бодол шөнийн зүйл гэдэг чинь яг л өөрөөсөө давсан хайр гэсэн юм уу? Тийм ер нь бол одоо тэгж нэрлэвэл яг юм бол ер нь өөрөөсөө давсан хайр гэх юм уу? Ер нь бүх одоо зүрх сэтгэлээ өгсөн гэх юм те. Одоо тэрийг одоо үгээр хэлж өнгөөр болгоход хэцүү л дээ.
Ер нь бол хайрлж үзсэн тий хүн хүнд хайртай болж үзсэн хүн л хайрыг мэднэ. Мгм. Тэгээ би бас тэгээд энэ их хайр гэж юу юм бэ гэж явж байгаад ингээ хайртай уучраад хард салсныхаа дараа Аха. ер нь хүн болгон хайртай учирдаггүй юм байна тий. Аха. Харин маш ховор бас ийм гоё хайрууд бас байдаг юм байна. Тэгээд бүр тийм хайр дундаа бүр хоёр биендээ хоёр талаасаа тийм хүчтэйгээр зэрэг татагдсан бол бүр гоё байх юм байна гэж боддог байхгүй юу? Яагаад тэгэхээр миний татлагцсан төл тийм хоёр талаасаа байгаа юм шиг байна. Аха. Тэг зөвхөн миний талаас байгаа юм шиг байна. Хэрвээ тэр хүн над шиг надад хайртай байсан бол тий ер нь юу салахгүй. Хороо дэлхийг Тэр өхлөс салгана нэр. Би тийш боддог. Тий. Яагаад гэвэл би яг энэ талаар ярьж байгаа юм чи ярьж хийж бодлоо. Сүүлд нь өөр хүнтэй болоод жирэмсэн болцсон багтан би. Яг 99 сар авчижсэн. Тэр хүнийг одоо хүнтэй болцсон, хүүхдтэй болцсон гэж мэдэж штэ тий. Мэдж байгаа хэрнээ би тэр хүн дээр очихгүй байж чадахгүй очижсэн байхгүй. Танаас мөн ч асуухад өөр хүнтэй болцсон, өөр амьдрал зохиогоод тантай таньгүй ингээл амьдарч штэ. Тэгэхэд тэгсэн ч гэсэн та хайрлсан гэсэн үг. Тий би үнэхээр одоо тэр хүнд үнэхээр одоо дэндүр хайртай байсан. Зөв миний хийсэн үйлдэлүүд дотор бас байдаг. Би яг тэр хүний нэрээр компани гаргасан байхгүй юу? Оо зөв. Тий. Тэгээд бүр тэр хүний нэрээр одоо аппликейшн гаргах гэж хөөцөлдөж байгаа. Лав амжаагүй. Тий. Тэгээ яг би одоо тэр хүний нэрээр компани агуулаа тий. Тэгээд нөгөө компанийнхаа өрөө болохоор хайраар мөнхөд гэрэлтэн гэсэн. Тий. Тий. Хайраар мөнхөд. Одоо яг ингээ ярих хүмүүс гайх бах тий. Гэтэ үнэхээр хайртай учирсан хүнд хайртай болж үзсэн. Тийм агуу хайраар амьдарч байгаа хүмүүс байгаа шүү дээ тий. Тэр хүмүүс л ойлгоно. Тэгээ ер нь хүн харин ингэдэм билээ. Би ч өмнө ерөөс нь хайрын тухай ерөөсөө юу ч мэддэггүй байх та тий. Яг нэг одоо хэвлэл мэдээлэл фэйсбүүк дээр ингээл явж штэ тий. Нэг залуу ингээд нэг охин таягдсанаас болоод башгаас үсэрчжээ тий. Амиа хорлчжээ. Нэг бүсгүй ингэчжээ. Хайртай хүн таягдаад ингээд амиа хорлчжээ гэтэн. Яах гэсэн илүү юм бэ? Яг тэгж боддог байсан. Тэ? Хайр илүү юм байгаад. Гэсэн үг юм л. Одоо би амар ойлгоод болчиход байгаа байхгүй. Одоо ингээд заримдаа ингээд явж яхад нэрээ өөж мөлцсөн ингээд эмхтэй хүмүүс үл ингээд одоо чаваас нэг хайр майрын бүтлгүүцсэн ингээд нэг залуу жоо халамцууламцуу яваал ингээд яриагийн санаатай сонсон шүү дээ тий. Тэр үед бол би ойлгодог. Өө зэ. Тэрнээс хойш ингээд энэ хайртай очиод хайрын гашууныг мэдэрсэн болохоор нөгөө нэг янз янзын мэдээлэл шүү дээ тий. Хайртайгаа очирсан чи ингээд амиа олчиж идэгчээ ингээд тэрийг ингээд уншичаад хөөрхийдөө хайр юм л үүдэг тий. Үнэхээр хайртай байжээ. Тэгэл явчихдаг. Ерөнхийдөө ямыг тэгээд хүн нөгөө мэддэг юм аа их хүлээж авах нэг хурдан болчихсон юм байна. Яаж юмдэх тийм сэтгэл үүдэх мэдрэмжтэй төрж байна. Өдөр Одоо нөө юу юм бэ? Бүүхэн, зарим хүн яг нэг ойлгодгүй юм болоо. Бүү гэхэрэл тустаа хармуу гэж одоо тэсрээрээ бүр цагаан дээд байх ёстой л гэж. тий бидний бас нөгөө нийт одоо массын ойлголт бас тийм байсан шүү дээ. Ерөнхийдөө нөгөө бөөг одоо жоохон хараар ярьдаг тий. Хараал идэв нэлээ. Айц цэрвдэг. Бөөхөөр л одоо айц цэрвэд байдаг. Үздэг. Муу одоо хараалч өрөөч өрн дутдаг тий. Тийм л байсан. Тэгээд яг хуу Тэнгэрийн санаагаар дахин дэлгэрээд одоо бас хүмүүс бас наантай цаантай болсон байна. Сайнаар ойлгодог, муугаар ойлгодог. Тэгээ хамгийн гол нь бас бөө улааж бид нар бас Тэнгэрийн одоо эрдэм тий бөө улааж хүмүүс гэдэг ч одоо энэ ихтгэлхийнхээ төлөө энэ ах төрийн төлөө энэ ард түмнийхээ төлөө энэ соён гэрлэлийг хийж өгд юм аа. Ийм хүмүүс байдаг юм аа. Цаана ийм үл өрөнд юм аа. Ингэж зүтгэдэг юм аа. Гэт энийгээ бас сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагдтыг.
Тэгээ энэ талаар бас нэлээд бас гайгүй дэвшил гарсан байх гэж би ойлгодог шүү дээ. Тий. Бас хайрын тухай асуухад жоохон сонирхол асуулт асуух хөөс Зүгээр. Эхтэй хүний зүрхэнд нэг хүн одоо яг бүхлээр нь эзэмлэх юм уу, эзлэх боломжтой юм уу? Боломжтой. Үнэхээр боломжтой. Тэг ямар ч зайгүй эзэмнэ шүү дээ. Тий. Бүрэн. Тэр хүнээс одоо сайхан хүн байхгүй тий. Тэр хүнээс одоо илүү гоё хүн байхгүй. Тэ нэг миний л нүдээр хардаг болоос гэдэг үг байдаг шүү дээ. Тэрэн шиг тий. Үнэхээр одоо тэгж их гоё хайр байдаг. Гэхдээ одоо тийм хайр үнэхээр гоё бүтээд амьдрал болоод насан туршдаа явбал хамгийн гоё. Харин хагацас салах юм бол үнэхээр гашуун. Тэ. Би бас тэр хайрын гашууныг бас үнэхээр тус. Одоо бол сайхан болсон л доо. Тухайн үед бол бас үнэхээр одоо нэг монголчууд гэж ярьдаг юм. Дээшээ тэнгэр бол доошоо газрахтуу тий. Тэгээ ямар нэгэн асуудал гаргалгаа гарахгүй болохоор л яг наад үг чинь болоод очдог. Тий. Ягаад гэвэл би тэр хүн цайстай тий. Гэтэл одоо нэг миний тал өстой ганц хүн чинь тэр хүн шүү дээ тий. Тэгэнгүүт жоохон хүний үгэнд автаад гэх юм уу тий. Жоохон цаашлаад байдаг болохоор цаашлаад тэгээ ингээд тэр хүний санаад байгаа хэрнээ шууд яваад очиж болохгүй болчиход байгаа. Тэ? Одоо шууд очил би ч санаад байна гэж тэрэл тий. Харин би ч санаад байна гэж тэрэл авах тийм боломж байхгүй ягаад гэвэл нэгэнт ингэж цаашаа хандсан бол хэцүү. Тийм Монголын нэг чойнонгой хэлсэн байдаг шүү дээ. Эглэж одоо нийлхийг бол хоёулаа шийдэн тий. Хагас салт гэвэл нэг нь шийдэн гэж яг үнэн баггүй. Нэг нь цаашаа эргээл явчих юм бол тэгэл ямар ч нэмэр баг. Тэр амьдрал бол тэгэл ерөнхийдөө дуусна. Тэг бүр гашуунаар маш том сургамжтай. Тэгэл хайр нэг сохруулдаг. Одоо сохруулна гэхээр ч одоо цэвэр одоо өмнө ч юм уу ховсоргүй болчдөг гэх юм тэр талаасаа. Яг тэр хүнийхээ үзэл бодол үг хийж байгаа үйлдэл те. Тэгийг бол тэгэл ятимжин. За тэгээд магадгүй тэр хүний буруу үйлдэл, буруу үг гаргаж байгаа аашин дээр одоо хин нэгэн хөндлөнгийн хүн одоо ингээд хэлэл хараад хэлж штэ те. Хараад одоо ийм биш үү, тийм биш үү имийг хийж штэ те. Тэгэхэд одоо өмөрөх шинж байна штэ. Тэгэхээр магадгүй энийг одоо хайр ингэж хүнийг одоо сохруулдаг те. Ингэж хэлж болох уу? Тийм тал байж болох уу? Эсвэл таны асуулт арай өөр таар байсан уу? Одоо юу гэмэрээ таны хайртай хүн буруу зүйл хийлээ шүү дээ. Тэнгүүт буруутай нь хүртэл хайрлахгүй бол тийм алдаатай гэсэн үг шүү дээ. Тий. Алдаатай л хайр. Тэр хүнийг хайрлж л байгаа бол. Тэр хүн ямар алдаа гарган, ямар ашаартай байна. Тэ? Ямар үг үйлдэл, ямар үг хэлдэг, ямар үйлдэл гаргадгийг. Тийм нөгөө заах гэж биш хайрлах гэж авсан гэдэг үг гэсэн. Тэ? Ер нь хоёр хоёлоо жоохон ухаан зарчих юм бол гайгүй шүү дээ. Дэж л боддог байхгүй. Одоо ингээл бүү зайран хүн юм маш мэдрэмжтэй байгаа шүү дээ. Маш өндөр сүнслэгчтэй харилцаанчдаг мэдрэмжтэй байдаг. Тэгэхээр нөгөө партнер болон хос болох хүний маш их л танддаг болов л гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр бусад хүмүүс ингээд хүнийг танихтаа өнгөцгөн харж
дүнчих бол зарим хүн бол тэр цаашаа л илүү мэдэх байх. Тэгээд сонголтын хувьд хайрын сонголтын хувьд ер нь илүү их шалгууртай байдаг баг. Тий, одоо энэ туулыг туусны дараа л одоо яг шалгуур одоо тий одоо бодож эхэлж штэ. Аха. Энэ олон юм бодож байгаа штэ. Энд ч дүгнэлт хийж байгаа тий. Тэгэхээр одоо шалгуур байна. Юу одоо жишээ нь тэгж хайр төрүүлдэг эсвэл хайрыг нь тэр нь одоо гутаадаг ч юм тэмцэл бий юу? Бага штэ. Одоо хүндлэл байна тий. Хоёр биенийг маш гоё хүндэл хэрэгтэй. Ер нь манай хаан ч одоо ер нь би нөгөө нэг юунд их дургу. Одоо хос хоёр ингээд бодолцсон штэ тий. Тэнгүүд нэгнийхээ жоохон бөдүүлгүүгээр хэлдэг тэнийг нь. Тийм юмд би өөр хяснаас дургу байхгүй юу? Тэгэхээр одоо сайхан хүндэлдэг. За муудалцсан ч гэсэн тэр нь бас нэг хэмжүүртэй. Тэ? Тэгээд аль болох одоо юу хүний сэтгэлд чинь нөгөө эвгүй үгэл орчхороо болохоо болчдөг штэ тий. Сэтгэлийг угаасаа хармун үгэл сэвтэдэг штэ. Тийм учраас бие бинийгээ хүндлээд за муудалцсан үед нэгэндээ хэрэггүй үгийн зэрэг нэг хатах шаардлага байхгүй. Одоо яа гэх тэрийг анхаасаа ярилцаж тохирдог ч юм уу тий. Хоёул муудалцвал ингэ шүү тэгээ шүү. Гэтэ ер нь бол хүмүүжил төлөвшил сайтай хоёр хүн нийлжих юм бол хэлэхгүй. Ер нь ярилцсан ч хэлэхгүй. Ярилцаагүй ч хэлэхгүй тэр үед тий. Ямарваа нэг юм одоо нэгнийхээ тий. Би яг тийм үг хэлмээргүй нэрээ. Тий. Нэгнийхээ одоо хүч дуудаг тий. Тийм байх шаардлага шүү. Ивэр ухаанаар цагаан ярилцаж шийдчих асуудал. Таны хувьд үнэн гэж юу вэ? Үнэн ер нь байдаггүй. Үнэн бас хайртай ер нь хэр хамааралтай байлгүй гэж та хардаг вэ? Үнэн байна шүү дээ. Одоо бид нар ярьж байгаа шүү дээ тий. Чин үнэн, чүү үнэн, хажир үнэн гэл. Тэгэхээр монголчууд ярьдаг үннээрээ бүлэхүр тэргээр тулааг үүснэ гэж ярьдаг тий. Тэр үнэн байна гэдэг маань за манай одоо нэг юмд бол үнэн байвал одоо тэр шиг одоо худлаа юм байхгүй тий. За үннээрээ бүлэхүр тэргээр тулааг үүснэ гэж худлаа гэж янз янзаар ярьдаг. Гэхдээ яг үннээр явж байгаад энэ амьдралаа дуусгахыг гэсэн бодолтой хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр одоо бидний энэ бурангуй нийгэмд бол үнний үнцнийг унгац шүү дээ үгүйсээ. Тэ? Хүмүүс бүр үнэн гэж байхгүй. Зөв юм гэж байхгүй, шударга юм гэж байхгүй. Тэгэл аль зовчин тэгээ зайл гаргаж байгаа тий. Тэгээ зайл гаргахаа одоо ухаан гаргаж ийн гэж болно шүү. Тийм одоо үнийн зайл гаргаад хүний хоороо. Хормгаар яваал. Би бас буруу сонсон байж магадгүй. Ерөнхийдөө чин үнэн гэдэг бол яг өнөөдрийн үнэн. Тий. Өнөөдөр үнэн гэж яригдж ирсэн юм маргааш одоо жишээ нь үгүйсгдэг тал байдаг шүү дээ, тий. Тэгэхээр тэр нь чуу үнэн лүү. Тэгээ цаашаа хажир үнэн лүү орд юм лүү. Тий. Тэгж л боддог та. Хайрыг та өмчөрхөлтэй ер нь юу гэж боддог вэ? Хүмүүс одоо нэг хайртай хүмүүстээр өмчөрөх шээ. Яг өөрийнхөө үүнд байлгахыг хүсдэг шүү. Яг зөвхөн кейс болгоод асуухад яг сонирхол асуулт болох гэдэг юм шүү. Тий. Асуусан. Таны одоо ингээ хайртай хүн танд чартай өөр хүнд чартай байхад хөлөөншөрөх үү? Үгүй шин. Тэгэхээр тэр чинь хайр биш болж шин. Яагаад? Тэгэхээр хайр яг тэр хайрлаж байгаа хүнгээ зориулах хэрэгтэй шүү дээ. Тэ? Бүгдийг сайхан ингээл хайрлаж болохгүй юм уу? Тэгвэл наа чи бүр өргөө утгал болох байх л да. Ээж аваа хайрлах нүрэгтэй ах дүүгээ. Яг өөр одоо партнер хосын би бол яг тэр одоо тэн дээр үлийн шүү. Тэгэхээр та өмчөрөх гэж байгаа юм шүү. Үгүй юу? Үгүй. Тий өмчөрөх нь юу юм бэ лээ? Тий өмчөрөх нь би бол нөгөө хайртай бол хартай гэж үг гэдэг тий. Би бол өмнө нь ортойч.
хайртай л бол хайртай шүү дээ. Хар гэдэг чинь одоо юм хар эрчмийг хураачиж байгаа зүйл биш үү? Одоо хүмүүс хар бол өвчин гэж яриад тий. Аха. Гэтэ хайртайх бол хартдаг шүү дээ. Би бол тэрэн дээр тэгж боддог. Энэ миний итгэл үнэмшил. Хүмүүс юу гэж бодох юм бол Хайртай бол тэр хүн уусаал хайртай л юм. Би бол тийм бяцхан хар явах хэрэгтэй л гэж боддог. Тэр нэг амар биш шүү дээ тий. Тий бүр тулаал бүр хэтрээл бүр тий. Тийм биш тий. Тэгээ тэрний гоё дамжин таарсан, давсан таарсан тийм хар байх. Огт харгүй байвал бас их сонио. Ер нь бол эр хүн ер нь огт харгүй болоод эмэгтэй хүнд эрх чөлөөг өгөөл эхлүүл тэгээ. Харилцаа дуусна шин ч тий. Чи одоо хаашаа явна уу, хитэ хавуулсан уу, хаагур юм уу. Тэгээ өөрийнх нь юу биш болчихсон тий. Мэдих ёстой харьяаллын. Тий ерөнхийдөө тий одоо юунаас тэр хүрээлээс нь гараа ивчих гэх юм уу тий. Тэр одоо юу юм бэ? Өөрийнх нь одоо тэр тий салаад ивчих штэ тий. Тий. Тэгэхээр зарим хүмүүс тгийж ирээд идэг. Араас ингээд манай нөхөр ихнэр уцтаад ингээд шалгаагаад ахи бараг л ядаргаа болоод энэ хооны юм ярьдаг шүү дээ тий. Би бол тэгж боддгоо. Тий. Тэр хүн чинь зөх хэмжээний нөгөө хайртай хүндээ анхаарал тавьж шүү дээ. Тэгнэ хаана явна тий юу хийж ин яаж ин. Тэр чи угаасаа тэр эр хүнийх нь ялангуяа эр хүний хувьд бол чинь байх ёстой юм шүү дээ. Нөгөө халамж дотор чинь тэр чи яваа шүү дээ. Нөгөө хайрлан тий халамжлан хамгаална гэсэн гурван юм байгаа шүү дээ. Тэр дотор чинь тэр халамжийн дотор чинь тэр араас нь залгах байгаа шүү дээ. Тий. Энээр хаана явж ийн яаж ийн гэж. Би бол хийж бод. Тэгээ зарим хүмүүс огтомоогүй хүн залгаж байгаа юм шиг залгаад байна гэж ярьж байдаг. Би тэрэндээ л хэмшүүл өтри. Та сүүл хизээ дурлсан би дурлалын санаа хавчнасаа хэлж болох уу? Одоо өмнөх дурлалаас тийм шалгуур гэх юм уу одоо өөр тийм өөр мэдрэмж гэх юм уу? Зөв. Таны асуултыг ойлгож байна. Ер нь би хүнийг тэгж хайрлаж байгаад нөгөө хоёр тийш болсон шүү дээ тий. Тэгээд хэсэг хугацаанд би чинь тийм шаналаа тий нөгөөдөө шаналаад хэцүү байсан юм. Үгээр хэлэхээр хэцүү байсан. Тэгээд тэгж боддог болсон би. Ер нь дахиад надтай тий ийм хайр таарах болов тий. Хүнийг би дахиад ийм хайраар бас хайрлаж чадах болов тий. Түрүүн би хийсэнчлэн нөгөө зүрхээс суулаад өгөхөр хэмжээний байсан гэж тий. Тэгэхээр би яг тийж боддогсан хгүй дахиад би хүнийг ийм гоё хайртай дахиж учрах болов хүнийг яг тийм их хайрлаж исэн хайраар бас өөр хүнийг хайрлаж чадах болов гэж боддогсан. Тэгээд чаддсан лээ. Болдсон лээ. Дахиад одоо хайртай очирсан тий. Харин ч бүр өмнөх тэр хайраас илүү хайр гэдэг чинь бас зүгээр хайр гэдэг нэг юм дангаараа нэг юм биш вэ тий. Энэ дагалдаж маш олон юмнууд ирдэг юм байна. Гэдгийг бол үнэхээр одоо сүүлийн үед их ойлгож байна. Бас хайртай цог юу явдаг вэ? Тий. Хайртай юу? Маш олон юм байна штэ. Тэгээд гоё нанд юм байна штэ. Тэрийг одоо юу гэж тайлбарлах вэ? Яг гоё тайлбарлахаар бас тий хүндэл ойлголцол тэгээд би одоо яг ийм ялгаа хараад байгаа байхгүй. Нөгөө түрүүн би танд ярьсан чинь нөгөө хайр ингээ хоёр талаасаа байвал их гоё тий. Би нөгөө нэг талаасаа явж байсан байхгүй өмнө. Тий. Нэг талаасаа ингээд яваад байдаг нөгөө хүн маань нөгөө байранд тавиад байгаа шүү дээ тий. Хоёр сэтгэлжийн хоорондоо татчихжээ үлээ гоё юм. Би бол нөгөө ганцхан туйл руу явуулсан. Сүүлд бол би яг ингээд хоёр биен лүгээ явдаг хайртай очирсан баггүй юу? Тий. Тэрийг л жинхэнэ дүүрэн хайр гэж ийм байд юм байна гэдгийг одоо өөрийнх нь биеэр туулж байгаа байхгүй юу? Тий. Хамтдаа хайртай хүнтэйгээ ингээд цаг хугацааг ингээд өнгөрөөгөөд тэгэл ер нь маш гоё доо. Тий. Таны одоо хайртай хүн таны сэтгэлийн юуг эсвэл ингээ удирдахгүй юм бэ нөгөө тийм яг гэл орж ирдэг энэ л яг миний эмэгтэй байна гэж Тий тэгж
Би ч нөгөө нэг хэсэг нөгөө тэр бүтлгүүд урлахаа дараа бол ерөнхийдөө нэг хэсэг тийм гүлийцэн гэх юм уу те? Дөлийдэн баригдсан гэх юм уу те? Нэг хэсэг тэгж явсыг яг нэг шокноос гарч чадахгүй юмсаар. Тэгээд ер нь хэцүү байсан. Үнэхээр хэцүү байсан. Тэгээд дахиж хайртай уулзрал үнэхээр одоо сайхан те? Жаргалтай. Тамирын үг олдохгүй юм. Тий. Үнэхээр сайхан. Одоо нөө бүх хүний тавилан амьдрал хатуу гэл тэгдэг шүү дээ ингээл. Ер нь одоо сошиал нийтлэг ойлголцож байдаг. Бүх хүнтэй суухыг бас ер нь л нийтээрээч тэр нэг айхтар ингээл дэмжил хүү хаа гэхээсээ илүү жоохон цэвэстэй байгаад. Таны хувьд одоо дулсан хүн энгийн хүн үү? Улаач бүх хүн үү? Альхаа улаач. Тэгэхээр илүү ойлголцож байгаа. Тэгэхээр илүү ойлголцсон тий. Тэгээ явж байгаа зам мөр хийж байгаа үйл. За тэгээд даалгавар тий. Тал ертөнцөөс ирсэн үүрэг даалгавар. Ингээд нэг зам мөрөөр явах хэвээр, нэг хувь тавилангаар явах хэвээр болохоор ойлголцоход илүү амар. Тэгээд сайхан ярилцчихдаг. Тэгээ хүнд ер нь хүнд ухаан гэдэг зүйл одоо хүмүүсийн одоо хүн бүрийн ухааны хэмжүүр гэж байгаа бол янз янз байгаа бах тий. Савтаа ус ингээд дундуурыг дуйлах нь тэгээд нэг бүр багмаг байдаг шиг тий. Ухаан бас тийм байгаа. Тэгээ би бүр илүү одоо ухаантай тий. Илүү ухаалаг. Тэгээ илүү үзэсгэлэнтэй, илүү тийм хүмүүжлтэй, төлөвшөлтэй тийм үнтэй очирсан. Тэгж очирсан даа бас. Баярлалаа. Тий. Тайвар хайр. Сүлдэж бүр нөгөө баг нэг асуулт ч орж ирэх юм чи. Одоо улаачийн тоглолтын бүрийн тоглолтыг таны хурцлагдж байгаа тийм жишээ бий болох болцож болох уу? Одоо хайртай гэж бодлоо дээ. Дурлаас авсан шарх эсвэл баяр баясгал. Бөөгийн уушлаад. Одоо би болохоо тэгж бас боддог байхгүй юу? Ухаан хүрхгүй хахаар хүн бас их өвддөг юм шиг. Тэгээ ингээд дурлалаас хайраас авсан шархан болж нэг юм сурах. Иргүй яах вэ? Ер нь тэгээд хүн чинь нэг бүр нэг унаад босч ирэхээр илүү хүчтэй болдог шүү дээ тий. Яг л тэгсэн. Бүр шалдаа буугаад бүр хинч болоо тий. Тэгээд дараа нь босч ирэхдээ илүү гоё хүчтэй босч ирд юм билээ. Яг тэгэхээр бүр дотор нь одоо хүн болгонд тийм зам байж магадгүй. Надад илэрсэн тийм одоо юу гэх юм тийм юм хэр би ер нь тийм хүн байхгүй ингээд одоо жоохон асуудал тулаа тий. Унаал ингээл бүтлгүүтэй л авсан улам ингээд босчих гээд идэх хэвгүй юу. Тэгээ улам одоо ингээд хүчтэй болж босч ирээд идэг. Ерөнхийдөө ингээд нэг тайван болоо тэгээ асуудал нь багасаал нэг жоохон ингээл гоёлоод ирэхээр жоохон назаараа тий. Нэг тийм талдаа бол надад бол тийм зам байдаг. Тэг хүн бүр тийм биш байх л та. Тэг ер нь бол тэр одоо авсан хайр дурлаас авсан шарах бол нэлээд хүчтэй болгож байсан шүү дээ. Тэг дахиж өөрийгөө одоо шинээр харах тий. Эргэж харах, шинээр харах. Өөрийгөө бас өөр төвшөнд аваачих тий. Өөр төвшөнд гаргая, өөр төвшөнд аваач гэсэн бас. Тийм бодол. Тийм одоо хүч, сэтгэлийн хүч. Тинхээ. Тиймтэй болгох юм байлээ. Тэр нь эрэгтэй хүний амьдрал одоо хайр сэтгэл юм хэдэн хувь эзлүүл зохимжтой гэж боддог вэ? Одоо ажил, карьер, амжилт, мөнгө санхүү, хайр сэтгэл, нийгэм гэл сурах, боловсрох гэл үүрэг байгаа шүү дээ.
би бол одоо хамгийн эхлээд тэр 200% нь хайр байх хэрэгтэй гэж бодож байна. Тийм. Дүүрэн тий. Бусдын бол болох шүү дээ. Бусдын хандал. Тий. Нөгөө амжилт нөгөө одоо тэр өөр юу юучлээ тэрийг нэрсэн. Тэр бүгдийг чинь урд нь тэр хамгийн ихэнд нь тэр хамгийн ихэнд нь тэр гоё хайр байх хэрэгтэй. Одоо тий залуучууд бас ингэж боддог шүү дээ. Бүх юм нь хайр байж байгаа. Тэр хайр нь байхгүй болчихвол өвчих юм шүү. Амьдарч чадахгүй юм шүү. Тэгээд тэрнээс айгаад зөрхөө өгдөггүй. 200% зүрхийг ичгээр зүрхийг нь төсчгээр тэр угаасаа бүх одоо оол ингэж ярьдаг бүх юм өгчгөө тэр хүнд амьд үлдэх шалтгаан байхгүй болчих юм. Тийм айдсаасаа болоод залуучууд бодлохгүй хайрлахгүй байдаг юм шиг. Би бол эсрэгэл байр суурьтай юм. Бүхнэл хөрс бүхнэл зориулах хэрэгтэй. Тэгээд яар агуу юм бэ? Тий ямар ч хэрэгэл зөө. Яг ингэж бүх юм ингэж өгтлөө хайрын суралцдаг юм бэ? За одоо суралцсан гэдэг чинь нэг олж авах юм яриад штэ тий. Суралцах юм бэ гэж байгаа гэсэн үг шүү. Тийм танаас яаж тэгэж юм агуу хайрыг ингэж одоо би өөрөө тийм хүнд итгээд тэгээ бүх юм зориулдаг хүү юм уу эсвэл хайр гэдэг ийм хүчтэй юм тий. Миний бодлоор нэг хайранд суралцсан мэдээж суралцах юм байгаа. Тий. Хүнийг хайрлаж сурах хэрэгтэй гэж тэгжээд ирсэн тий. Гэхдээ тэр хайрлаж сурах хэрэгтэй гэдэг үгний цаана улс суурь хайр байх ёстой байхгүй. Түүнээс өөрөөсөө огт би энэ татахгүй хоёр хүн хайранд суралцаад хоёлоо амьдэрчээгүй. Тэрэн шиг үлгэр байхгүй. Би тэгж тэгэхээр нэг таталцал. Заавал цаана нэг таталцал байх ёстой. Тэгээ сэтгэлийн одоо утас заавал хөндөгдсөн байх ёстой тий. Тэгээд тэр нь хөглөгдсөн байх ёстой. Тий. Тэгээд суурин тэгээд тавигдсан чинь тэрнийг улам бат бөх болгоо тий. Илэрч тэр талдаар тэр холбоос нь улам сайн зэмлээ гэж бат бөх болгоод ингээд юм харин тэрнийг бол хайрын суралцах гэж хэлж байна. Тий. Та дээр нэг удаа хэлжсэн. Хайр гэж юу вэ гэсэн чинь хайр бол сүнсний одоо сүнсээ таних гэдэг. Тий. Одоо ингээл жишээ нь мэдгүй хэн нэгэнд ингээл татгалаад гэхэд тэр өөр насны сүнсний холбоогоор үдчихлээ гэсэн мэдээд байна гэсэн үг. Тий би нөгөө энэ тухай юусоо яагаад нөгөө хайрал ярих гэж би тий. Тэгвэл их хүчтэй хайртай учраас дараа нь хацаж сасныхаа дараа өөрөөсөө нэг үнцэг үзэл шаналл тий. Зүрх яаж шахалтгийг өвддөгийг сэтгэл яаж сэмэрдгийг нулимс ямар амттай байдгийг гэдэг мэддэг болохоор ерөнхийдөө асуулт нь лээ. Хайр гэж юу гэхэд сүнсний үх настай гэдэг. Тий. Тэгэхээр би нөгөө тэр тууллаас ярьж ирсэн нэр. Тэгэхээр нөгөө яагаад огт уулзаагүй нэг ч удаа тий. Нэг ч удаа уулзаагүй, хараагүй, уулзраагүй хоёр өөр баруун зүүн аймгийн хоёр хүн ингээ учрахад яагаад зүудэн тэгж ингээ байнга ингэж орж ирж суух болов тий. Тэгээд энэ хардсасныхаа дараа л энэ хайр ер нь яг яагаад би тэр хүн тийм их хайртай болсон юм болоо гэдэг ганцхан асуулт надад үлдсэн байхгүй юу? Тий. Яагаад гэдэг асуулт тий. Тэгээд энэ чинь нөгөө судлаад эхэлчих юм л да тий. Хайр гэж юу яагаад хүн тийм их хайртай болдгийг хүмүүсийг харахаар над шиг тийм их хайр байхгүй гэдэг байна шүү дээ тий. Тэгээд ингээд судлаад үзсэн чи ердөө сүнсний холбоос нэгсэндээ өмнөх наснда тий. Ямар холбоо? Эерэг сүрэг. Эерэг. Тэг өмнөх наснда хос болж исэн. Хос болж амьдарч исэн хоёр
нөгөө ертөнц рүү одохдоо хоёулаа хойчийн төрөлдөө ч гэсэн хамтдаа байна шүү гэсэн хамт ханга тавьдаг. Тий. Тэгээд хэдэн зууны дараа дахиж төрөөд яг ингээд очирч байгаа шүү дээ, тий. Дахиад очирч байгаа байхгүй юу? Тэгтээ нөгөө бие биенийгээ таньж шүү дээ тэр Иесус. Тэрийг л одоо жинхэнэ одоо супер хайр юм уу? Тий. Маш ховор. Дахин сөүлээ. Тий. Би тэгж л боддог сүнсний холбоос л шүү. Сүнс биений таних үйл явц гэх юм уу? Гэхдээ магадгүй энэний цаана өөр бас гаргалгаанууд байж болно шүү дээ. Тий, энэ ганцхан юм биш. Тий. Тэгэхээр тийм байлаа гэхэд одоо таны энэ насны заяаны хань гээд магадгүй өндгөн сүтээ одоо төхөөсөн тань өндгөн сүт тавьчихсан нэг үйлийг хийх ёстой. Үйл гэдэг нь ажил гэдэг утгаараа биш. Нэгэн юм сүнсний зорилгоо хийх ёстой гэж заяаны хань байж идэг. Тэг хүн л юм чинь мэдээ зарим бөө хүн л юм чинь маш олон төрөлтүүд байгаа шүү дээ. Тий. Тэгээд дундаасаа боломжит өмнөх одоо эхлэн нөхрийн харилцаатай байсан хүнтэйг уулзраад тэр нандин холбоосыг таньчлаа шүү дээ. Тэгэхээр бас нөгөө талаас одоо заяа тавилан гэж байгаа шүү дээ. Одоо энэ насны заяа гэж байгаа тий. Тэр заяанд нь бас биш байхаа бас үүсэхгүй юм шиг үү? Тий. Байж болно. Тэгээ ер нь бол англи их өргөл юм байна. Тий. Заяаны ань чинь хүнд чинь заяаны анаас олон байдаг шүү дээ, тий. Тий. Надад таарсан нэг нь одоо нэг тий. Яахгүй нэг л гэтэл хүн чинь олон төрөл авсан байгаа шүү дээ. Тийм ээ. Олон төрөл авсан тэр тунд маш олон үйл явдал болоод өнгөрцөн. Тийм учраас яг нэг нь л яг надтай тэгж таарсан. Тий. Тэгээд хоёр өөр газар, хоёр өөр гэрийн хүмүүжил, хоёр өөр боловсрол, тий? Хоёр өөр үзэл бодол. Тэгэл тийм чинь бас нөлөөлнө шүү дээ. Тэгэхээр ер нь хайрыг ер нь ухаанаар удирдах л одоо хамгийн шилмэл арга байна. Магадгүй нэг тийм гэрээтэй ч юм шиг тий одоо та хоёр тэр наснаа уучраад тэр зүйлийг би биэндээ ойлгох. Яг үнэн тий. Ойлголоо шүү. Тий, ерөөсөө тийм л одоо юутай байсан гэх юм уу? Хувь тавилан гэх юм уу, зурсан зурлал гэх юм уу те? Хин хиндэн ухаарл өгсөн, хин хиндэн бас нэг насны нэг тийм зурсгаан тийм учрал. Тий. Тэгэд зурсан байж болно шүү дээ. Тэгэж би бинийгээ хөгжүүлж дараагийн яг үнэ тий. Тий. Тэгээд бас борлуудын маань бас надад өгсөн одоо тий маш том одоо сургамж гэх юм тий ухаарл хайр гэж ийм байдаг мэдээд авчлаа шүү дээ. Саяын хайраас та одоо улаач хүмүүний амьдрал руу хөтлөгдөх шалгуур бас нөө шалтгаан ч юм. Улаач тий хурцлах. Тий. Яг би өөрөө анх нөгөө одоо улаачсан төгөл ярих гэдэг шүү дээ. 2008 онд би энэ Тэнгэрийн эрдэн энэ бөө улаач тий энэ талаар юусэн ямар ч мэдлэг байхгүй аач байхгүй. Тий. Бөө гэхээр л ер нь хөсгөлийн бөөнөр төсөөлдөг тий. Барыг харч байгаагүй. Тэгээд нэг ийм одоо удхан хүн ингээд одоо бөөлдөг удхан хүн манай нутагт ирсэн байна гэж сургадуулаад яг тэр үед би нэг нутгийнхаа нэг хайрхан зорж явж байгаад мотоциклтай унаад тий. Тэгээд юм ерөөсөө их хүчтэй унаад бас жоохон юу авцсан мэс гимтэл юм. Нүрэн бүр ингээд танигдахаар болсон тий. Тэгээд тэр яваад ицэн чи манай ээж уйлаад тэгэл өөрөө өгчээгүй нэг юм гээл тий. Тэгээд алуу явъя. Лам хараар орё гэл. Тэгээд явчихсан. Гэсэн чи заамтай манай нэг
төрлийн нэг хүн тараад манай яг гэрээ хажууд хотоос нүүж ирсэн нэг юм удган байт юм. Тэгэд би орчихсон. Тэг анх ороод одоо тэр онгод яаж ордгийг ч одоо мэдэхгүй шүү дээ, тий. Онгодоо оруулна гэдээ харин би бараг л тооноор нэг юм гүүгэл ороод ирэх юм бол хаалгаарч нэг юм тий сэбгэл ороод ирэх юм болов гэсэн. Яг тийм ойлголттой байсан байхгүй юу? Тэгээд тэр хүн нөгөө хоёрын хувцас өмсөөл хит сэнгэргэн дэлдээл ингээд онгодоо дууцсан чи яа ч юм миний зүрхээр амар хөвцсөн. Бүр ингээд гинт ингээд өвдөд. Бүр ингээд бүр эвгүй өргөдсөн бүр. Тий. Яаж ийнэ гэд тэгээд энэ чи арай айл мэйл ухаан алдаж янага болох юм шийдтэй гэж бодоод хоошоо ингээд нэг хувцсны шүүгээ налаа суудсан байхгүй юу? Тэгээд онгод тэнгэр нь буугаад ирсэн. Тэгэл төвшэн гэдэг нэг хүн ингээл ангаа буужсан бууралтаа ингээл өөрөө танилцуулаад тий. Тэгэл ингээл аягтай сүү барайл ингээл анх удаа тэр буурлыг ингээл юм ярихт нь би зочижсэн аахгүй юу? Эмхтэй хүн шүү дээ тий. Тэгсэн чинь эрэгтэй хоолоогоор аавч эрэгтэй хүний хоолоогоор ярихт нь зочоод ингэж буудг юм байна гэдэг анх удаа тийм ойлголт авчихсан байхгүй юу? Тэгэл тэр хүн онготоо болсон чинь ингээд одоо чи наа чи хүн болно гэдэгт нь би гайхсан. Тий, наа чи хүн болно ч гэдэг. Одоо би ийм хүн болох юм. Ямар сони юм бэ? Манай удамд одоо ийм хүмүүстэй байгаагүй юм байна. Тэ? Гайхаад. Эндээ бүрстэй нэлээд одоо гайхшилд орж ирсэн. Тэгэл тэр хүн дээрээ нэг жил гарав. Тэр хүн дээрээ боссон анх би хоёр хэцэл гэж. 8 онд. Тий 8 онд 2008 онд. 2008 оны 16 жилийн өмнө. Тэг юм л тийштэй. Тэгэл учраа олохгүй тий өөртөө итгэл гэдэг юм байхгүй. Тэгээ багш маа гэсэн үзэл одоо туулал багтай тий. Залуу юм байна тий. Тэгээд үнэхээр болж өгөөгүй. Тэгээд яг босхи одоо тэр хүн дээр босхын шөнө зөвлөж ирсэн би. Ер нь бол оч болохгүй л гэсэн зүгд байсан юм билээ. Тэрийг би ч мэдэхгүй юм чи. Тий мэдэхгүй юм чи тэгээд явчихчаад тэгээд босчихсон. Тэгэл тэр хүнээсээ жилийн дараа би өмсөндөө би наашаа хот руу орж ирэл. Тэгэл өмсөндөө хөндөрчихсэн. Тийм одоо тоол байна. Төвийн амьдрал сөндөрсөн. Одоо тэр хүнээс багшаасаа өвдөрсөн гэх юм уу? Тэгээ хүн нэг төрчхөрөө бүр төөрж өгд юм билээ. Одоо төөрнө гэж ярих юм уу? Одоо бодохоор ингээ буурлуудын ингээ одоо намайг бас нэг тий. Бас нэг шалгуур тий дэнс даваа гэх юм уу тий. Тийм зүйлүүд үүссэн юм билээ. Тэгээ ирээд одоо маш олон хүнтэй уулзсандаа тэнд ч ийм сайн бөө гэдэг, энд ч ийм сайн зайран байдаг юм. Тэр бүгд дээр очижсэн. Очоод сайн хүнж байсан, сар хүмүүс ч л байсан. Янз янзын хүмүүс зөндөө таарчсан. Тэгээд одоо тэр чинь уг нь бол нөгөө буурлуудаа ингээд одоо ягаад авчлаа шүү дээ тий. Залаад авцсан уг нь нөгөө хоёрын хингэрийг буцаа хэлгэцэн ч уг нь ингээд үлийг хийх ёстой шүү дээ тий. Тэнгүүт над чинь нөгөө нэг тийм онгодоо одоо буулах мэдрэмж сул тий мэдрэх мэдрэмжийн сул өөртөө итгэх буурлуудаа итгэх тэр мэдрэмж нь бас сул энэ талаар мэдээлэл байхгүй маш төлөвмөг тий. Тэгээд үндсэндээ өөр хүний ирэлд гарах одоо тийм шалтгаан тий тийм болсон. Тэгээд явж байгаад 12 онд 11 12 онд ерөнхийдөө ингээд төр ингээд нөгөө одоо завсарсан гэх юм уу те. Тэгээ уншиж судалж эхэлсэн. Одоо завсарлах гэх юм уу одоо тэр чинь юу гэх юм. Илүү нөгөө энэ бөө гэж юу улаач гэж юм те. Завсарлах биш гүн орсон юм шүү. Тийм барил одоо гүн орчих юм уу те. Бүр энэ рүүгээ шургаад. Тэгээд 12 онд нэг Тэнгэрлэг бөө гэдэг нэг сэтгүүл
хүмүүс хэрхлэн гаргаж ирсэн аахгүй. Тэр сэтгүүлийн бүх дугаарыг авч уншаад. Аа. Тэгээд энэ судлаач сэтгүүлч галари тугаан энэ бөөгийн эмгэтгэлүүдээ далд ертөнцийн эмгэтгэлүүд энэ онгод тэнгэртэй хөрөлдсөн номнууд те. Одоо сүүлдэж юу маш олон ном уншсан. Одоо Дулуун доктор Гүнхүү энэ бүм очрогоо бичсэн номнуудыг авч уншсан. Бөө судлаач гэж явдаг шүү дээ те. Тэгээд бөө судлаач хэн байна вэ? Сухтгой мотгой гэлээ. Тэгээд ерөөсөө хамаалт хийсэн юм гэдэг. Монгол бөөгийн шишин гэдэг. Пүүвэ бичсэн тэр ном. Сүүлдээ ч сэтгүүл ном хоёрыг салхаагүй уншаа. Сүүлдээ бүр гүнзгийрээ. Нөгөө одоо өндөр тэнгэрээс болгосон айл дөрүүд байна шүү дээ тий. Тэдэрлүү ороод. Тэр тэгж унш судалж явж байхдаа нөгөө эрэл хайгуулаа хийгээл байгаа шүү дээ. Нөгөө багш болох хүний хайгаад байгаа шүү дээ би чи тий. Тэгээ сүүлдээ хүнд бүр ингээд мэдрэмж цуучт юм лээ. Тэгээ нэг хүний зориул очиж шүү дээ. Тэнгүүд юм. За энэ ч бодлаа даа гэсэн тий. Тэнгүүд ингээд эсвэл ингээд суугаал ингээд тэр хүн жоох юм яриангууд ингээд тэр хүний хилтээр голоод юм байхгүй. Хурдан гармаар болоо тий. Тэгээ за бушуун шиг гарыг нэг хэдэнд хөрөө цайлгал баярлаа гэж хэлээ. Гарыг гэж бол за баярлаа гэх тэгээд гардаг тий. Гэхдээ би яг багшигаа болтол ингээд 15 жил би яг ингээд явсан байдаг байхгүй юу. Энэ хугацаанд би онгод тэнгэрээ одоо бодоогүй нэг ч өдөр байхгүй. Тий. Энэ тархинд нэг юм гэл байнгын бодгээд байгаа хэцүү. Тийм ээ. Ажиллагаатай. Сүүлийн хүн чинь нэг тийм сэтгцийн өвчин шиг юм шиг тий. Тиймэрхүү болж ирдэг байхгүй юу ингээд. Сүүлийн өөрийгөө шар руу очих гэж боддоо шүү дээ бүр. Үгүй тийм болж ирдэг. Тэгээд зүүдгэж шахаад байгаа байхгүй юу. Зөв. Тий. Зүүдэнд орж ирээд шүн болгон зүүдэнд орж ирээд ингэх хэвээр тийх хэвээр гэл. Тэгээд дими нөгөө хийлгсэн хоёг маань байгаа шүү дээ тий. Дими нэг өдөр яагаад ч юм нөгөөдгөө барьж авч өмсөөл хитэмцээ нэрдий. Тий. Тэнгүүд ингээ шүн зүүдэнд миний хингэх чинь нэг юм мааж хатаас юм байгаа шүү дээ тий. Тэгжсэн ингээд бүг гэдэг янз бүр толгор болоод. Яг тэгж юм гэж харагдаж байгаа тий. Тэр мэн бол өвгдээс нь буурлууд маань ингээ үүлээ одоо хийгээч тий. Гэсэн л одоо тийм дохио байсан байгаа даахгүй юу. Тэгээд тэрийг уншиж тайлж чадахгүй одоо тэгж явж исэн үе би зөндөө би шоудахгүй юм. Тэгээд эрэл хайгуулаа үргэлжлүүлээл заавал энэний одоо учрыг болно те. Би улаач юм бол улаач болох заяатай юм бол дээр нь өвд ээдс мэн зүгдэр шахаад. Тэгээ хүн чинь ер нь зүүдээр хэдий шуураад өвдүүд юмаа үзүүлж исэн ч гэсэн бас нэг жоохон хинэггүй зан гаргана шүү дээ. Тий. Нөгөө ахуй амьдралдаа баригдан те. Гар ажилдаа баригдан. Нөгөө онгод тэнгэрийн үүлэнд гарга цаг нь хомсдно. Тэгээ ингээ хинэггүй явж сүүлдээ. Одоо тэр агуу хайртай очирсан байна шүү дээ. Тэ? Зөв. Тэгээд нөгөө агуу хайртай очирсны дараа харагцсан салгаад. Таны баг шахаад Тий ер нь. Шахаа энэ саянд ордол. Тэгээд зүүдээр одоо намайг бол одоо тэгж л одоо шахсан байна шүү дээ. Энд тийм их хайртай болгож те. Тийм үү. Тэгээд дараа нь бүр ингээд нас унах шахсан байна. Тийм үү. Ямар санагдсан. Тэгээд ер нь өвгдээцүүд бол нэг улаачига би бол тэгж боддیں۔ Ер нь өндөр ирэмбийн онгод тэнгэр өвгдээц гэдэг бол улаачиг бол үнэхээр хүссэн хүсээг бацдгийм байна л гэж боддог шүү дээ. Дээш нь янз янз савлуулж байна шүү дээ. Нэг гоё болгож үзэл те. Хичээл хийсэн мэт тийм гоё хайрлуулж үзснээр дараа нөгөө тийм бицж байгаа. Тийм ээ зүүдэр бүр тэгээ би яг тэгж унаад сүлдээ нэг бүр нөгөөдхөө даахгүй тий нөгөө хүнээс санаад нөгөөдхөө даахгүй сэтгэлийн шаналлага юугаа даахгүй сүлдээ бүр ингээд амиа хорлох тухай бодсон би бүр. Тий. Хөтөгч юм билүү. Гэтэл нөгөө яг үндэ ээжига
би чинь айлын ганц үг те ээжтэйгээ амьдэрдэг тэгэл. Одоо хүний ганц хүү болчоо ээжигээ хаяад өгөх. Тэр янз бүр гараг үнэ. Ээж минь байх байсан болж одоо хаашт явсан л да. Явсан шүү. Ээжигээ бодоод за хөхөд бол оройтго тий. Тийш үү. Ээжийнхээ ард гарчвал ээжийнхээ ард тий. Хөхөд бол оройтго юм байна тий. Тий. Би дараа нь бол хизээж хөхөд болох юм байна. Харин ээжигээ хаяж хөхөж болохгүй юм байна. Гэж. Сая та хэлсэн шүү дээ нөө 15 жилийн дараа багшаа боллоо гэд энэ тухайга та. Тий. Би тэгээ боддгийм аа. Яг багшийн хаан нэг бол лайвыг те Аль юм? баясгалан багшийн. Аа. Багшийн лайвыг үзэл тэр нөгөө тий давин л үзчихсэн. Тэгээд тэр хэлж байгаа ярьж байгаа юм сонсоол байсан чи бүр л ингэ латагтаацсан байхгүй. Тэгээд за энэ хүн дээр л очие гэж. Тэгэл яваал хэлсэн. Очиндоо хичээл яваад идэх хүн. Тэгсэн чинь бүр одоо айхтарчихсан бохгүй юм. Нэг шүн зүудэнд буурлаад юу ч хэлсэн гэхээр хайртай бүхнээс юм би аав. Тэ. Гэсэн. Хайртай бүхний минь аавна гэдгсэн. Тэгэл яг уу айхтар юм бэлээ. Тэгээд би ч бас бодож ирсэн одоо миний хайртай бүхнийг аавна гэхээр одоо яах юм бол тэ. Аха. Ер нь бас янз янз хэлээ. Тэр зүудний дараа би манай бүр тэгж хэлж ирсэн буурлаа. Одоо манай ээжийн одоо бурхан болох өдрийг хүртэл хэлчихсэн байхгүй. Яг төрсөн өдрөөс өмнө хоног юм. Тий. Одоо хайртай бүхний чинь хэлчихсэн байхгүй. Тэгэл би ч гэсэн нэг хүн чинь амьд тулгарч өстэй шал өөр болно шүү дээ тий. Цаастай. Тэгэл сүулт нь би баарахгүй явах юм. Хүн чих амьдаа хайртай шүү дээ тий. Тэгэл энэ ээжийнхээ одоо бурхан болох өдрийг сонссон хүнд ч одоо ямар өвдөлтэй байх вэ тийм биз дээ. Тэгэл заастаа ингээл тэгэл нэг цаг авдгийа. Тэгээ нэг цаг аваад яг тэр туулсан өдөр нь болсон чинь би очиж чадаагүй. Тэгээ нэг хойшлуулсан. Тэгэл дараа нэг очсон доо. Баясгалан багш тарсан. Би баясгалан багш дээр яриад тэгэл багш маань өстэй нэг би нөгөө шав бэлэн босоод багш гарч ирдэг гэж боддог тий. Би тэр үний юм байна гэж боддог байхгүй. Ягаад гэвэл би тэр 15 жилийн туулаад тэр дотор чинь одоо нэгсэндээ би ингээд зам өрөө олохгүй төөрч бүлээ яваад байгаа юм шиг хэрнээ тэр дунд чинь ингээд зөндөө туусан туулал үдсэн харсан юм зөндөө байгаа шүү дээ. Надад туусан юм байгаа шүү дээ тий. Үзүүлж харуулсан юм зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр нэг талдаа би бас сурсан, мэдсэн, харсан зүйл байна. Тэрийг нөгөө талаар бас юу гэж ойлгох вэ гэхээр буурлууд маань үнэхээр энэ одоо миний улаач тий. Үнэхээр хаа хүртэл явах нь уу ч гэсэн бас тийм юмсан байж магадгүй. Тэгсийгээд одоо би боддог байхгүй хүн нэг за нэг 3 4 жил 5 жил явснаас за болиё гэд тий. Ил хайхад зогсож болно шүү дээ. Болно шүү дээ. Тэгэхэд би зогсоогүй байхгүй юу. Улам цаашаа ярахсаар байгаа. Тэгэл багштайгаа анх уулзаал. Тэгэл өстой нөгөө би чинь өстой нөгөө бүтлгүй хайртай ингэсэн те. Бүр ингээд байхгүй болцсон. Дээр нь ажил амьдрал бүр унтсан. Тий. Мөнгө төгрөгөө нэг Америкийн нэгэн улсад юутай төвтэй нэг тийм компанид хөрөнгө оруулаад тий. Тэгээд нөгөө мөнгө төгрөж байхгүй тэгээд тэр чигт алах болсон. Тий. Дээр нь хийсэн ажил бүхэн маань нурсан. Тий. 8 их гэж үзсэн. Бараа захиж үзсэн. Тэгээд үнэхээр болохгүй юм болдгүй юм л. Тэгээд нөгөө 8 мэж бүр юу л хийн тэр бүгд нурж онно. Тий. Тэгээ мөнгө төгрөгөө алдан зүйлээ бүр ингээд ерөөс над ерөөс бүтэх юм нэгч байхгүй. Дээр нөгөө өөрөө яа хийж байгаа юм шүү дээ тий. Нөгөө бүр ингээд сэтгэлээр унтсан. Тэгээд нөгөө ээжийнхаа нөгөө тэр өдрийг өвдүүд маань хилцсэн тий. Тэгээ би ч бүр нэг юм эвгэл гар орсон шүү дээ ер нь. Тэгээд багшийнхаа одоо онцлогоонд орсон доо.
Сүнсний ажиллагаа. Тий. Мгм. Сүнсний ажиллагаа. Тэгэл багш маань ста нэг бичээстай нэг манан тууланд төөрч хадгалсан байт те. Манхад толгодод нарлан суусан мэт гэдэг шиг тэгээд төөрцөн явж байгаа л багш дээр ирэл. Тэгэл багш маань ста тэр манан бодог хаг ярьж ста цаанаас нар ялгсан те. Нэг тийм бүдэг бодог юм яваад ирсэн надад. Тэ ямар ч гэсэн Монгол тэнгэр өвдөц байна те. Буурлаж шахаад байна. А гэхдээ яг ямар буурал ямар өвдөц намайг шахаад байна. Тэ. Гэхдээ яг улаач хүнд өөрийнх нь зүн совин гэж юм байт юм бэл. Нэг л хаашаал зүрх сэтгэчин татагтаад байна. Хаашаал одоо дурлаад байна те. Түүхийн одоо ямар хэсгийг илүү сонирхож уншаад байна те. Тэн дээр л байж идэх юм бэл. Хүн өөрөө ингээ анзаарахтай байж чадах юм бол шууд ингээд олцохоо баг. Тий. Гэтэ тэрийг зүгээр ямар ч туулгүй хүн ингээд шууд олоход хэцүү. Нилийн удаан хугацаанд туулж явсны дараа хүнд чинь ингээд нэг юм дуршлах суугаад байна шүү дээ тий. Тэгсний дараа л нэг таамаг төдий зүйлтэй болно. Гэтэ тэр нь бүрэн биш шүү дээ тий. Тэгээ багш дээр ирээд сүнсний ажиллагаанд ороод тэгэл стай нар харсан да. Тэгэл өвд борлуудаа мэдэж таньж тосож аваад тэгээд одоо сайхан үүлэндээ ч тэгээд сайхан л байна. За. Баясгалан багш болон хүүхд төрмөс өргөөтэй өргөөтэй золгосноор таны амьдралд ер нь ямар өөрчлөлтүүд гарсан бэ? За тэгэл олон юм өөрчлөгдсөн дөө. Энэ нөгөө тэр олон жилийн хугацаанд бас сэдвүүд сургаж уншиж мэлж бас явсан юм байсан. Одоо суурин тавигдсан байсан гэх юм уу? Тэ даалдар тэмцээн талаар энэ билег талын энэ зүйл мэдээлэл маань бас нэлээд бас тэлцсэн байсан. Тэгээд багш тэр ирээд олон зүйлийг мэдчих авсан л да. Зүгээр наацхаас ярихад одоо маш олон судруудыг одоо тэнгэрээс хүртүүлэн буулгасан байсан. Тэгээд тэр олон судруудыг тэр өндөрт гарцсан тэр эрдэм чадлаас тэр өвдөө бай. Сургаал гэх юм уу те айлдвар. Энэ одоо буулгаад ирсэн энэ амьд судруудыг ингээд унших бас боломж олцсон. Тэгээ энэ судруудыг ингээд уншихад үнэхээр одоо монголчууд бол үнэхээр тэнгэрлэг ухаантай арт хүн байжээ. Эрдэмтэй, боловсралтай, хаалсыг харсан, хүч чадалтай, чидтэй, хийдтэй. Үнэхээр одоо тийм одоо арт хүн байжээ. Одоо тэгжээж л одоо энэ дэлхийн түүхэнд хэд хэдэн том эзэн төрнийг байгуулж дэлхийг засаглаж одоо дэлхийн түүхэнд одоо Монголын нэг чинь нэрийдэг одоо тэр цаг үеийг авчирсан юм байна гэдгийг ойлгосон. Зарим одоо хүмүүсийн ярьж байгаагаар бол одоо ялангуяа нөгөө гадны судлаачтай түүчид одоо өөр хүмүүсийн тэр хүмүүс бол монголчуудын талаар нэг хэдэн зэрлэг бүдүүлэг хүмүүс л тий талын хөдөлчд ирээл улс орны нийцлэл тэгэл одоо явц юм шиг юм буруу ташаа ойлголт байдаг. Гэтэл үнэндээ бидний өвд эцүүд үнэхээр одоо эрдэм чадлан төгс эдтэй шидтэй. Тийм л одоо айхтар хүмүүс байсан болж таарал одоо дэлхийд одоо эзэн төрийг байгуулж дэлхийг засалж исэн багий. Дэлхийн төрийг байгуулж исэн одоо тийм. Агуу төвхтэй тийм л одоо өвдөцтэй блэ бид нар тэгээд энэ тэнгэр эрдэм энэ өвгдийнхөө одоо бидэнд үлдээсэн энэ сайхан эрдэмээс одоо би бол боддгийг маш богино хугацаанд л их алсарсан юм байна да тий. Бид нар бас мартсан юм байна.
бас мартагнуулсан юм байна да. Цаанаасаа тий. Тэгж л боддог доо. Тэгээд одоо энэ сайхан эрдмээс алсарсан болохоор бас энэ богино хугацаанд алсарсан болохоос бас харамсдаг. Нөгөө талаар бас бид бас их азтай. Одоо ингээд тэр өндөр өвгдийн эрдмийг бид нэр одоо яг өөрсдийнх намнаас тий сонсоод ингээд тэр баатарлаг түүхийг тэр гавьяагийн ингээд сонсоод тэр эрдмээс нь суралцаад ингээд явж байгаа даа бас. Нэг талаар баярлалаа. Одоо магад бусад гал шангасууд одоо юм тэнгэр эрдмийг заадаг багш нарч гэх юм уу. Тэдгээрээс хөвтөрмөсийн ялгаа нь ер нь юу гэж та хардаг вэ? Яагаад хөвтөрмөсийг бас сонгох болов те? Тэг би бол анх ирэхээс өмнө бас гэрлийн өргөг бас сонирхож байсан. Ер нь бол яваад ингээд шаваа барж байгаа шүү дээ тийм шүү дээ. Бүхэл юмыг барах. Бүхэл юмар яваад олон хүнээр дамжаад судлаад уншаад ингэж явсаар байгаа. Тэгээд ер нь бол гэрлийн өргөг их сонирхож байсан. Тэгээд багш байсан. Тэгээд ер нь аль нэгэн дээр нь л очиндоо гэсэн одоо тийм зориг тавьчаад тэгээ бас нөгөө очиж чадахгүй бас ингэ яваадсэн. Тэгээ багшийн подкастуудыг сонсдог. Тэгээл бүх юм угаасаа тулцсан. Тэгж байгаа тэгэл цаг авал ирсэн дээ. Ягаад ч юм тэгэл наашаал зорсон шүү дээ. Цаанаасаа л тэгж одоо юу байсан баг. Намайг чиглүүлсэн баг. Тэгээд ирснийхаа дараа ч өөрөө одоо өвгдөөцүүд нь чиглүүлж ирсэн. Тэр авчихсныг ойлгосон. Яг бусад одоо тэр бүлгүүл шингах юм уу, бусад өргөөх юм уу. Тэрнийг бол одоо би яг сайн хайрцуул сайн мэдэхгүй байна. Яг тэр өөр одоо тийм яг нэг бүлээрээ үлээхээдэг тий. Тийм одоо руугаар бол орж ихгүй. Зүгээр л нэг хувь хүн гэх юм уу тий. Ганцаарчилж үйл хийдэг хүн гэх юм уу тий. Тийм хүмүүсээр л явж байсан болохоор бас яг тэр сайн ялгааг нь бол хэлж мэдэхгүй байна. Одоо нөө бөө болоод ч гэх юм уу. Танд яг амьдралд гарсан тийм өөрчлөлтүүд моментууд гэх юм уу. Юу байдаг вэ? Хэрэг улаач болоог бол энэ зүйлийг ингээ мэдрэхгүй байсан, ийм өөрчлөлт гарахгүй байсан. Тий одоо маш олон зүйлүүд байна. Монголчууд нөгөө жамыг таньна гэж ярьдаг тий. Алтан дээр дүмний айлгуун дээр ч гэсэн байдаг шүү дээ. Би ер нь 2012 оны мэтлүү дээ. Оны нас буруулж иж магадгүй. Энэ Анколх таймын өсгөн байгуулагч Баттунгай тий. Тэр хүний одоо гаргасан номнуудыг за тэр YouTube-д өгсөн ярилцлагуудыг бүгдийг нь үзье. Ер нь бол улаач хүний ер нь цаанаас галтгаал гэдэг л та амар заяа явдаг тий. Аймаг нэг юм сонирхол билээд байна. Яг улаач болсноор бөө болсноор багш тараа ирснээр угаасаа өмнө суурин тавигдсан байсан гэж түрүү хэлсэн. Тэгээд ер нь энэ оршихгүй тий. Энэ амьдрах үе, оршихгүй. Тэгээд энэ арт ертөнц ер нь орчлон тэр чигээрээ бүхлээрээ тий. Ямар зүй тогтолтой байдгийг. Хүн ер нь яаж явах ёстой, яаж аж төрөх ёстой, яаж амьдрах ёстой, ямар ёс суртахуунтай байх ёстой, ёс зүйтэй байх ёстой, хандлагатай байх ёстой, хүмүүжлтэй байх ёстой, төлөвшөлтэй байх ёстой. Тэгэл олон юм байна. Тэгэл хүн чинь тэгээ тийм рүү ороод ирэхэд тэгэл өөртөө дүгнэлт хийж эхэлж байгаа шүү дээ тий. За тэгээд одоо адаглал наадлал нь бид нар энэ дөрвөн улирлын одоо амин чанарыг манад судар байгаа шүү дээ тий. Дөрвөн улирлын амин чанарыг судрыг уншихад одоо энэ дөрвөн улирлын эзэн гэж байгаа шүү дээ.
Одоо эзэн байдаг юм байна. Тус тусад нь хариуцсан эзтэй юм байна. За энэ салхи, шуурга, бороо, цас, мундар, хялмаа, шүүдэр энэ бүгд ч бас цаана эзтэй байдаг юм байна. Ингээд одоо бид нар чинь нэг засаар шуурал хөдрөөд нахаар одоо цасыг жоохон муу хэлэхтэй зүхэх. Шуурал унахаар нь бас за энэ шуурга тавилаа гэж зүхэх ийм асуудал гардаг. Гэтэл эн чинь цаана эцдүүд нь өөрсдөө энэ оршихуйг цэвэрлээ. Үүлээ хийгээд ингээ байж яхад нь бид нар харин дэмнээд өрөөгөөд хураалаад харин үнэртүүлээд харин тэр үүлийн дэмнэх байтал одоо эсрэгээр нь муу хэлж штэ тий зүгч чинь тий энээс болоод бид нар энэ оршихуй эздийн энэ 5 твийн эздийн одоо шийтгэл барай хорой занг дүнг ийм юм дунд юм байна. За энэ нь эргээд бидрийг эрт төрө хязгаарны цагтын нартаас мурдах. Бид нар эрхлэг дээр очиж штэ тий эрхлэг дээр очив шүүгдэн. Угаасаа сүнсэн дээр хүн чинь хийсэн, үйлсэн, хэлсэн бүх юмаа тэгээд бичиж байгаа юм чи. Тэн дээр сүнсэн ижлэг гэж ярьдаг тий. Эрлийн дэнсэнд орно. Тэр дэнсэнд ороод хор одоо үнэхээр одоо энэ амьдарч байх хугацаанд юу хийж үлдэж явсан юм бэ гэдэг нь тодорхой болно шүү дээ тий. Тэгэхээр оршихуйд үнэхээр халтаа зүйл хийсэн бол одоо тэрэндээ шийтгэл авах жишээ. Одоо наацхийн мэдлэг бол одоо энэ бол тийм шүү дээ тий. Тэгэл цаашлаад дэлхий манд бидрийг өөрсөө үнэхээр их сайхан яг өөршгөө бүтээсэн юм байна тий. Дэлхий ээж бидрийг яг өөршгөө бүтээсэн юм байна. Хүний үсгийн дуудлаган дээр байдгийн. Их дэлхий ээжийнхээ илгэн биенээс үүссэн. Окторгой тэнгэрээс оюун ухаанаар бийтсэн гэж. Тэгэхээр бидний бие бол их дэлхий ээжээсээ үүссэн юм аа. Харин сүнс нь окторгоогоос ирсэн юм аа тий. Октор газраас ирсэн юм аа. Тийм аюун шүү дээ. Тэгэхээр бид нэр үнэхээр одоо сайхан эрдэм сураа тий. Зөв үнэн шударга ариун амьдраа. За тэгээд болж өгвөл энэ ахуйгаасаа гараад энэ эсэх орны хоолтын тий. Баярлаад юм. Дэлхийн хүмүүн төрлөختний одоо төлөө бас ариун сайхан үйл хийж одоо тэднийг одоо хүмүүн төрлөختний гэгэрүүлэх, сэхэрүүлэх бас ухаанд нэг гэрэл нэмэх, сэрлэмэх ийм зүйл бас хийгээд буцуулах бидэрт эргээд оршихуйд очиход бас бидэнд дэвших боломж байгаа. Та сайн хэлсэн шүү дээ шүүлт. Эрлэг дээр байгаа гэдэг. Шүүлт ер нь хаасайг үл байдаг юм уу эсвэл яг үсний дараа л бидний амьдралыг ингээ шүүн дүгнэж дараагийн төрөл авалт дээр цэгэн юм уу? Заавал өгсөний дараа одоо дэлгэцэж байхгүй шүү дээ тий. Өнөөдөр муу юм хийсэн бол тэр үлийнхээ өөрийг маргааш хүртэж болно шүү дээ. Тэгээд энсийн тэнгэр гэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр бол хүн болгон дэнсэнд яваа тий. Хүн болгон энэ оршихуй эздийн хараанд яваа. Тийм болохоор ер нь хүн ардах мөрөө харж яваарай гэж бас хүмүүс ярьдаг тий. Тэр бол чи ямар зам туулж ирснээ үргэлж бодож байгаарай. Юу өдийн наслагтаа та чи бид тий яг одоо эргээл бас нэг би яг энэ хүртэл юу хийж, юу үйлдэж, юу ярьж явсан билээ тий. Энд хармуу юм уу гэдэг та юм хийсэн. Би ер нь ямар замаар яваад байгаа юм лээ гэж бас нэг эргэж харах ёстой байх. За тэгээд ер нь хэн байсан ямар байснаасаа бол бичих хэрэггүй. Харин хэн болж байгаа, хаашаа явж байгаасаа нэг өдөр бичих хэрэг гарч
чинь магадгүй мэднэ шүү гэж үгээд тий. Мм. Тэр хүн өөрийгөө байнга л одоо ер нь хяналттай л байх асуудал гэх юм уу тий. Хүнтэй хэлж байгаа ярьж байгаа хэлж байгаа хамтраад тэгэл энэ байгаль ношгоо хайрлах байгаа талаар хогоо сайхан бол юм чинь. Нөө анх ярьжсэн сэдврүүгээ ороход танд хэлмээр байгаа зүйл байгаа юу? Одоо нөө хоёул ч юм бол аюу гоё агуу хайрын тухай Тийм. ярьсан шүү дээ. Тэгэхээр сүүлийн одоо зүрх сэтгэлийг тань эзэмдсэн тэр бүсгүйн талаар та бас хэлж болох уу? Тэгээ болов яах вэ? Би чинь нөгөө өгд бурлууд хаших хандлагцсан тий. Зүгдэл шуурцсан. Тэгээл өгдүүд маань ингээл одоо хайртай бүхний чи аваа шүү гээл. Зүгдэнд хэлээл. Тэгээл яг өдөр өмнө нь өчрч ийсэн тэр хайрыгаа би чинь барил төгс хайр тий. Одоо шинэ юмч хайр гэж бодож явж ийсэн чинь тэр бол зүгээр трейлер гэдэг шил юм байна. Үгүй тий. Тэгээд тэр бол нэг туйл тай байсан. Баярлалаа биш. Тэгээд сөүлд очирсан бүсгүйтэйгээ бол хоёр туйл тайр тий. Тэмүүлдэг. Бивнийгаа самдаг. Маш гоё хайрладаг тий. Үгээр хийшгүй. Өнгөөр буулгашгүй. Тийм гоё хайр. Маш хайртай. Хүмүүсийн энийг мэдчихээсэ гэдэг тийм юу байгаа юу танд? Одоо саргамж гэх юм уу хүмүүст хэлмээр? Саяных тэр хэлэхэд бол одоо яагаад тийм бүтлгүй хайртай учраас тийм. Тэгээд ингээд намайг дандаа ажил төрөл дээр юм оногсон юм хүн бол яг зүгээр л өвдөм нь бас намайг бас нэг шат ахиулах тий. Бас нэг тийм шахаа, сорой, даваа, дэнс тийм зүйл байсныг л одоо салхи харж байна. Энэ сайхан өвдийнхөө өвлөнд зүтгээд багштай яриад өвдийнхөө өвлөнд зүтгээд тэгээд бас ийм гоё хайртай очсныхаа дараа л хүн ч өмнөхдөд үнэл хийж штэ тий. Тэгэл тэр бүхэн бол зүгээр л нэгт намайг шахсан, хоёрт надад бас ухаарл харилсан тий. Бас намайг бас нэг шат ахиулсан. Тий. Дэвчээ хариуцлага хумсар төлөвшөл хариуцлагын тухай сахилгаатын тухай бас нэг шат ахиулсан. Сонирхож асуугаад тэр нөө одоо анхны хайрл гэж хэлэх бах тий. Анхны харцаар дурлсан шүү дээ тий. Одоо сүүлийнх нь болохоор анхны харцаар дурлсан уу эсвэл өөр ямар нэгэн зүйлд болж хайртай болсон уу? Та шалтгаанаа мэддэг үү? Би яг анхны харцаар өмнө дурлж ирсэн тий анхаарал. Тийм хайртай болж ирсэн тий. Тэгээд сая одоо сүүлийн одоо бүсгүүдээр болохоор Зүрх сэтгэл. Тэгээ ер нь анх хараад мэдээж одоо татгаж байгаа шүү дээ тий. Тэгээл анхны одоо харцаар тийм хайртай болоогүй ч гэсэн хараал татгаж байгаа тий. Тэгээд явандаа ингээд бүр одоо маш хүчтэй хайртай болсон. Тэгээл одоо ялгаа нь одоо нэг нь маш хурдан болоо нэг нь ингээд яг л нэг сайхан чигтэй газар нэг усаас харыг дараа шингэдэг шиг тий. Тэгээ тэрэн шиг л одоо гой зөвлөлөх үг юмд орж ирэх байна. Тэгэл
Тий. Яг одоо надад бол хайр гэж яг ийм байд юм аа. Тэ? Жинхэнэ хайр чи яг ийм байд юм аа гэдгийг мэдрүүлсэн юм. Таны сүүлийн үеийн тэнгэрийн үйлүүдээс сонсож болох уу? Болов яах вэ? Тий. За бид нэр өнгөрсөн жил хятад руу явсан. Тий. Тэгээд хятад руу явж байхдаа тэгээд Ордос, Шандуу тэгээд Ашаа тэнгэрээс цагаан хэрмэн. Тэгээд Тэнмэний талбай гэдэг ингээд үлийг явсан. Тэгэл яг урагшаа ингээд ер нь хаашаач явсан. Хаашаа орсууч явсан л да 2 удаа. Ер нь хаашаач явсан. Өвг дэцрэл их бахархдаг штеп. Ийм одоо том газар нутгийг бидэнд үлдээтэл бид бол тэгээд харамстай нарцсан байна тий. Хоёр хөш маань өмлөд өргөн төмөнтэй тэгэл газар нутгийн маань өмлөд аваад явцсан. Тэр одоо газар чи ингээд туулж явахдаа л өвгдийнхэн тэр ямар их одоо хичээл зүтгэл хөлсгөөж ухаан зааж одоо энэ дэлхийд хөшөтгөж явсан юм гэх тий. Тэр зүйл одоо сэтгэлийн бас нэг талаар эмзэглүүлэн нөгөө талаар бас гайхшилтрүүлэн бас бахархан. Тэгээд ер нь Шандуугийн шард талд очихтол бас одоо Хулайхааны ортон байсан газар тий. Хулайхааны ортон байсан газар очиод бол тэгэхээр сэтгэл хөдлөсөн. Тийм сайхан болсон. Бас яг нарийн дэлгэрүүлж ярьчлах баг. За ингээд миний асуугаагүй таны бас хэлхийг үлдээсэн ч юм уу хэлмээр байгаа зүйл байвал та сонсогчтой хэлж болох уу? Болоо. Монголчууд дэндүү том үндэстэн. Дэндүү том. Тэгээд одоо нэг орчин үеийн кинонон дэр нэг Монгол жижигхэн штэ гэл нэг тий. Тийм юм текстүүд явж л байдаг. Тийм хэсэг явж л байдаг. Би тэрэнд үнэхээр дургу. Энэ өвгдийн энэ байгуулсан алдар гавья, энэ уурсгсан хөлсгөч, тэр зарсан ухаан, тэр суу зал. Дэлхийн төрийг бүтээж явсан штэ тий. Зүгээр монголчууд одоо монголчууд зүгээр нэг байлдах дуртай да. Эсвэл нэг даран загтансан хүмүүс яваагүй штэ. Дандаа л цаана тэнгэрийн зэрлэгтэй. Байд юм да бүх тэнгэрээс буулгасан айлбар төр байд юм да. Агаар тэнгэрээс захичилсан даалгаврыг амжиж биелүүлсэн тий. Би сайн тэр дөрвмөртийн санахгүй байна. Амжиж түүнийг биелүүлсэн гэж 13 дугаар зуунд үнэхээр л одоо тэнгэрээс зэрлэгдсэн учраас өвдөцүүд минь энэ дэлхийг хар муугасан салгасан. Нөгөө хахуулдаа идэгдсэн. Нөгөө лөөвөр болохай одоо зал байдаг одоо тэр муу муухайтайгаа бүр орооцолтоод тэр нь өгсцсэн тий удцсан. Тийм л нийгэм дэлхийд даяар байсан шүү дээ. Тэр чи их засгаар имхэл зэгцлээд инх тавиг тогтоосон шүү дээ. Тий. Тэгэхээр би бол Монгол дэндүү том үндэстэн шүү. Тэгээд өвдөцийнхаа энэ байгуулсан гавьяагаар түүхээр үргэлж бахархаж яваасаа. Бас том байгаас л гэж. Тий. За. За энэ подкастер маш их зүйлийг ухаарлаа. Их маш сонирхолтой яриа өрнүүллээ. Тэгээд танд маш их талархлаа. За баярлалаа.
За тэгээд комент хийсгээр асууж тодруулах зүйл байвал бичээрэй. За талархал.